Хай, хүүгээ цэцэрлэгт нь хөргөж өгье. Одоо гатаа мод цэцэг ногоороод, дулаараад яг гоё илэрлэл ирчээгээ. Ер нь гэхдээ Бээжин 4 сар хамгийн гоё идэв. Тэгэд одоо яг 4 сар ирчээг болохоор гоё байна гэж. Гэхдээ нөгөө гэрт орон сууцнд болохоор жоохон яг зэврүү үе нэрчээгээ халаалт зогссон байхгүй 3 сарын 15-нд. Гэхдээ ер нь хятадын яг ингээд хойд хэсгийн хотуудаар одоо Бээжинд гэхэд халаалт 11 сарын 15-нд ирнэ. Тэгээд 3 сарын 15-нд зогсно гэдэг чинь нийт баг 4 сар байна. 4 сарын үеэр л ер нь жилдээ халаалттай байдیں۔ Тэгээд тэрнээс хойш нэг 5 сар хүртэл гэрт бол нэлийн зэврүү нэг хүйтэй оргиод жоохон тохгүй болчих гээд байдیں۔ Гэхдээ Монголд амар урт ирдэ штэ. Угаасаа цаг агаарын хувьд харьцангуй хүйтэй юм чаа өөрч аргагүй л дээ. Бараг 9 сарын 15-нд халаалт ирдэг те. Тэгээд 5 сарын 15-нд бараг зогсдог гэж үзвэл юу вэ? Бараг 7-8 сар уу? Хөөх. Жилдээ талаас нь илүү хугацаанд халаалттай байдаг гэвэл ялцчгүй амар их нүүрс зарцуулттай амар нэг жоохон утаатай байгааг нь ойлгохоор юм шиг. За ямар ч ихсэн. Айгу урт хугацаанд халаалт өгд юм биш те харьцуулахад. Хятадын өмнө зүгийн нутгуудаар бүр халаалт өгдгүү за төвийн халаалт ч байхгүй. Тэд нар бол бүр ингээд хөдөө үйлрэлүүдэд бол гадаа баг гэрт байхаас нийлүүд бол хаахан байдаг гэртээгээл пэлник зузаан бэлэтээ сууж идэг. За өнөөдөр хүүгээ цэцэрлэгээс нь авчаад дэлгүүр орж бэлэг авъя. Юун бэлэг вэ гэхлээр юм за нөгөөдөр хүүгийн төрсөдөр. Тэгэд хүүгийн ангийнх нь ингээд төрсөдрөөрөө бусад хүүхдүүдтэй жижигэн бэлэг өгөөд байдаг аахгүй юу? Тэгээ тэр бэлгийг авъя. Би уг нь арай өөр юм бодоод бэлэг юусоо бэлтгэхгүйсэн. Би болохоор анханасаа нөгөө Монголоос Монгол ийм хөөрхөн зурагтай нэг Монгол гэрийн хэлбэр мэлбэртэй юм хөөрхөн шоколадууд идэв штэ тий. Тэрийг авъя гэж бодож исэн. Тэгчээд за тэрийг сонгоцсон юм чинь тэгвэл жоохон төхүүлжээгээд авчидөө хугацаанд арай жоохон шинэ байх гэж бодоод хятадууд яг хүүхдэд өгөх үнсний үйлдвэрсэн хугацаанд амар их ачаал бүтлэгдэг болохоор төхүүлжээгээд авчиндаа гэж бодоод нэг тоохгүй. Тэгээд угаасаа онлайн дэлгүүрээс нь үнийг харчаад тэгээд яг ангид 30 хүүхдэд авахгүй тэгээд 30 хүүхдэд нэг ширхэг нэг 15,000 төгрөгийн шоколад тэгээд 30 хүүхдэд 450,000 төгрөг болох юм байна. Тэгэд хүргэлтээ нэг нэмэхээр ч үсрэл нэг 550,000 төгрөг болох юм байна да. Тэгээ багш нарт нь бас набар аваад за өстой лимиттэй 600,000 тал тааруулчих гэж бодчихсон байхгүй юу. Тэгээд хэд оны өмнө дүүгээ нөө нэрийн дэлгүүр дээр нь очиод тэр нэг Монгол хөөрхөн хэлбэртэй шоколаднаас нь 30 ширхгийг авчих. Тэгээ 3 багшд нь арай жоохон томхон набар авчих гээд тэгсэн чинь тэр шоколадны үнэ нэмэгдсэн байгаа байхгүй. Тэнгүүтээ ер нь бүх тэр бараануудынхын үнэ нь 5,000-аас тийш төгрөгөөр нэмэгдсэн. За ямар нийтдээ гинт бүр тэгэл тооцоо бүр хамаагүй боцноос их болчихж байгаа байхгүй. Тэгээд каргоноос асуусан чинь каргоны үнээс хамаагүй өндөр. Би нэг 100,000 төгрөгөнд карго олчих байх гэж бодоод яасан чинь за яг яриад бараг 150,000 төгрөгөөр явуулна гэж байгаа байхгүй юу. Тэгэл шууд тооцоосноос хамаагүй өндөр төсөв болоод тэгэл за болидол гэж бодсон шүү дээ. Угаасаа тэгээд тэр чин зүгээр нэг хэдхэн ширхэгтэй шоколад за хятадууд бас нэг чихэрлэг зүйлс хүүхдүүдтэй өгөхийг айхтрах дэмждэггүй. Би яг ийм хөрхөн Монголыг сурталчилсан нэг ийм хэлбэр дүрс цаас гадна зурганд л ингээд илүү гоё болов гэж бодвол ингэсэн чинь яг үндэ ингээд үн чанарын харьцааг ингээд бодоод үзсэн ч гэсэн бүр яалтчгүй л үнэн нь хэтэрхийх болох гэдэг шиг болохоор нь тэгээ за болидоо гэл тэгэл дэлгүүрээс идэх юм цуглуулжээ. Өнгөрсөн жил хүү маань төрсөн өдрөөр ангийнхандаа эвлүүлдэг тоглоом өгчээсэн. Тэрийн нийтээ сэдэр авлаа. За сайн санахгүй байна. Гэхдээ ер нь нэг 10-аас 15,000 төгрөгийн хооронд л байсан баг. Ер нь тиймэрдүү төсөвтэй гаргачихтий. Гэхдээ ер нь ангийнхаа хүүхдүүдийн өгч өгөө бэлгийн бас ингээл айхтар хүүдээ хэлэхгүй харуулахгүй ч гэсэн би ингээл нийт мэтээс ингээ харж штэ тий ер нь ямар хөө бэлэг өгдгийг яав зүгээрээ ингэдэг ингээд мэдэх зорилгоор тэгэнгүүт хөвчлэн за арай жоохон багахан төсвөр бэлэг авсан бол ер нь нэг 10-аас 15,000 төгрөгийн хооронд тий. Тэгээд арай жоохон өндөр төсвөр авсан бол ер нь тэгэл нэг хүүхдэд 40-50,000 төгрөгийн бэлэг энтер ирсэн лээ тий. Гэтэ тэгэл хүн мэдээж өөрсдийнхөө хэмжээнээс шалтгаална шүү дээ. Манайх бол ер нь нэг хүүхдэд 15,000 төгрөгнөөс нэг хэтрүүлэхгүй. Гэтэ яг ингээд идэх юм бэлгэлүүл зарим эцэгчүүд бас нэг тийм дуртай биш байж магадгүй. Яагаад гэвэл хятадууд ч хүүхдүүд идэх зүйлс тэр тусмаа ингээд ийм жижигэн бичэн энтер гэсэн нэмэлт идэх зүйлсүүдэд ач холбогдол маш их өгдөг болохоор бас
яачч магадгүй. Гэхдээ би бас хаваачиж ингээд чихрийн орц агуулмж багтай харж байгаа. Тэгэд нэгээр нь савлсан юм эвтэйхэн гайгүй юмнуудын сонгоод авчиж чадах байхаа. Тэгээд ч хүүхдүүд идэх юмд илүү дуртай идэв юм чинь гэж юу. Одоо ингээд бодохоор улс орон болгон өөрийн хүүхэд хүмүүжил харахтай, хүүхдтэй хоол хүнсийг бэлдээж өгөх, одоо гадуур ялаа гэхэд одоо юу идэх вэ гэх юм хоол нэмэлт хүнсний соёлтой гэх юм уу те. Тэгээд тухайн бүс нутаг цаг агаартай тэр соёл нь л зохицож байвал тэгэл заавал бусдад харьцуулаад манайх юм тэднийх юм сайн гэдэг ямар ч шаардлагагүй юм шиг санагдтiin. Гэхдээ надад хятадуудаас энэ тал дээр бас нэг суралцах хэрэгтэй юм шиг санагддаг юм байгаад идэгээ. Тэр нь юу вэ гэхээр хятад эмчнэр хүүхдийг өдөр болгон заавал наранд тоглуулж явах хэрэгтэй гэж зөвлөд идэв. Тэгээд хүүхдээ хэрэг ингээ авч гарахгүй бол хүүхдээ ирэх зурчиж ийн тэр гэж үзнэ гэдэг идэв. Тэнгүүтээ өглөө багтаа 1 цаг, орой багтаа 1 цаг, өдөрт ингээ дор хаяж 2-оос дээш цаг гадаа наранд тоглуулах хэрэгтэй гэж үздэг байхгүй юу? Одоо тэр үедээ хүүхдэл эмчин гадаа гараал ингээл өлсөд сангах ч юм уу те. Ингээд юм идэх хэрэгтэй. Тэгээ тэгэнгүүт эцэг эхчүүд нь авч явдаг юм нь болохоор заавал нэг халуун барьдаг аяганд ус хийж авч явдаг. Энэ бол хүүхэд болгонд байдаг аяга. Бүр заавал. Тэгээд харин идэх юмд нь болохоор ингээд нэгээр нь ингээ ууталсан жижигхэн юм бичээнүүд идэх. Тэр бичээнүүд нь тэгэл нэг амттай ч биш, нэг хайхтар гоё ч биш, нэг тийм энгийн бичээнүүд за одоо нэг 100-ийн вафлийн тэргээл баг хахад цэцэрлэг тарах гэмэд өгөөд байсан юм. Цайны бичээнүүд эдэн штэ. Ер нь нэг жоохон тиймэрдүү нэг хилдв амттай биш. Тийм бичээнүүд ер нь хүүхдүүд баг амар их авч гардгийг. Тэнгүүтээ өөр бас одоо юм модон чихэр шиг за гэхдээ дээр нь чихэр биш ингээд сэр байдаг. Тэрийг бас айгүй их авч гардгийг. За тэгээд юм нэгээр нуталцсан нэг хуурайс үний чихрүүд тэрийг айгүй их авч гардгийг. Тэрэнд чи яг чихэр байхгүй ч тэгээд зүгээр хуурайс үлээ тий. Тэгээд хамгийн их чихэрлэг юм гэвэл ер нь жимснүүд гэртээ зүсээд ингээд аваад гараад ирдیں۔ Тэгээд бас нэг 7 жимс гэвэдэж штэ бид нар нэг багтаа хятадаас орж ирсэн нас идэлээд үсэн. Тэр жимсний бас чихрүүдийг хаяндаа идээд идیں۔ Тэгээд хүүхдүүд яг ингээд авч гарч ирсэн жимс бичээний хоорондоо солилцаад ингээд идчихдэг. Тэрэнд нь ерөөсөө тийм ундаач юм уу айл эсвэл юм чихрийн төрөл өрөнд байдаггүй юм. За ярьж амсангүй. За бай бай.